Өнөөдрийн дугаараараа бид өнгөрсөн хугацаанд орсон дугааруудаа нэгтгэхэд өөрсдийнхөө амьдралд тогтмол хэрэгжүүлж байгаа аргуудаа ярьсан байгаа. За мөн улиралтай холбогдуулаад өвлийн улиралд ямар нэмэлт хэрэгжилж байгаа, гэртээ ямар аргуудыг хэрэгжилж байгаа талаар ярьсан байгаа. Ингээд дугаараа хүлээн авч сонсон уу? Сайн байцгаана уу сонсогчдоо болон танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Шимтэй яриа подкастын дараагийн нэг дугаар эхлэхэд бас бэлэн боллоо. Ингээд инх цулгчийг урьж байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За сонь сайхан юу байна да? Сонин ихтэй манай их сургуулиар шалгалт эхэлчихсэн, хичээлүүд эхэлчихсэн. Тэгээ нэлээд зав зай муутай. Гэхдээ бас их сонирхолтой байгаа. Одоо олон үндэстний ийм хүмүүстэй ярилцаж, суралцах их гоё байгаа. Чамаар сонь сайхан юу байна? Надаар бас тайван байна да. Би бас магистрийн хөтөлбөр маань нэлээд төгсөх тал руугаа явж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд заавал судлах ёстой хичээлүүдээ энэ семестрт ингээд үзээд дуусгаж байгаа юм. Тэгэхээр тэрэндээ бас анхаарад нэлээд завгүй байна. Нөгөө шим тэжээлийн боловсрол гэдээ ороод ирэхээр дидактикийн хичээлүүд аягүй их орж ирдэг. Тэгээд нөгөө тэрийг удаан хугацаанд орхичихсан байсан болохоор эргэж сэргээх тэр талаар дахиж сүүлийн үеийн юмыг судлах гээд цаг хугацаа зарцуулж байгаа. Тэгээ сүүлийн үед Instagram-да хүртэл ингээ өдөр болгон идэвхтэй байж чадахгүй байгаад байгаа. Тэгээд ер нь ингээл бас завгүй оюутны амьдралын өдрүүд өнгөрч байна. За өнөөдрийн дугаар болохоор өмнөх дугааруудаас бас арай жоохон өөр хэлбэрээр явж байгаа. Юу вэ гэхээр бид хоёрын Шимтэй яриа подкастыг эхлүүлээд бас нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэ хугацаанд бид хоёр бүлгийн хүрээнд нийт 15 гаруй дугаарыг оруулсан байна. Тэгээ өнөөдрийнхөө дугаараар бид хоёр эргээд энэ подкастуудаараа ярьсан сэдвүүдээрээ дахин ярилцах буюу яг энэ ярьсан сэдвүүдийн хүрээнд бид хоёрт одоо шинээр юу сурч мэдсэн, ямар одоо аргуудыг хэрэгжүүлж байгаа вэ гэдэг талаар бас ярих болно. Тэгээ манай подкаст сүүлийн 3 дугаарын өмнөөс эхлүүлээд сонсогчдийнхоо комментуудад хариулдаг хэсгийг бас шинээр нэмсэн байгаа. Тэгэхээр та бүхэн дугааруудаа сонсоод асуух асуулт байх юм бол коммент хэсэгт бичээд үлдээж агаарай. Тэгэх юм бол бид тэрийг уншиж агаад нэг асуултыг сонгож аваад подкаст болгоныхоо эхэнд хариулж ахаар болсон байгаа. За тэгээд бас шинээр сонсож байгаа хүмүүс байж магадгүй. Манай подкаст болохоор илүүдлэхүү хоол хүнсээр амьдралынхаа хэв маягаар дамжуулаад яаж эрүүл мэндэд дэмжих вэ гэдэг талаар шинжлэх ухаанд суурилсан ийм мэдээллийг хүргэх зорилготой. Тэгээд подкаст маань болохоор 4 өдөр болгон та бүхэнд хүрж байгаа. Тэгэхээр 7 хоногтоо нэг удаа хүрж байгаа. Тэгээд бидийг дагаагүй хүмүүс байх юм бол дагаарай. Тэгээд subscribe гэсэн товчны хажууд хонх байдаг. Тэр хонхыг нь идэвхжүүлээд орхих юм бол шинэ дугаар орох болгонд танд notification буюу мэдэгдэл очих болно. Тэгээд тэрийг нь харж аваад бас шинэ дугааруудаа алгасалгүй зорой. За тэгэхээр бид хоёр өнгөрсөн хугацаанд маш гоё сонирхолтой сэдвүүдээр сонирхолтой гэдэг нь болохоор сүүлийн үед одоо шинжлэх ухаанд судлаачид илүү их анхаарч аваад байгаа энэ сэдвүүдийг цаг алдалгүй одоо та бүхэнд монгол хэл дээр хүргэж байгаа тэгээд хамгийн сонирхолтой сэдвүүдийн нэг бол бичил хуванцрын нөлөө байна. За дэлгэцийн хэрэглээг бууруулах. За мөн одоо өөрсдийнхөө өдөр тутамдаа хэрэгэлдэг эрүүл мэндийг дэмжих одоо супер хүнсүүдийн талаар ярьсан байгаа. За мөн эмэгтэйчүүдтэй холбоотой сарын тэмдэг болон сарын тэмдэг үеийн хоолтын талаар ярьсан байгаа. Бидний өдөр тутамдаа амтрахан уудаг кофений талаар бас ярьсан байгаа. Кофе уух сайн юм уу? Кофег юу яаж уух ёстой юм гэдэг талаар бас дэлгэрэнгүй ярьсан байгаа. За мөн бид нар бол одоо сошиалд маш их цагийг өнгөрөөдөг болсон тий. Тэгэхээр сошиалд одоо тренд болоод байгаа ойлголтууд болон түүнийг одоо шинжлэх ухаанд юу гэж үзэж байгаа вэ гэдэг талаар бас ярьсан байгаа. За мөн хит боловсруулсан хүнсний талаар ярьсан байгаа. Тэгэхээр хит боловсруулсан хүнсний хэрэглээ өндөртэй. За эсвэл зүгээр хит боловсруулсан хүнсний талаар мэдлэгээ хэлэх хүсэлтэй хүмүүс байх юм бол бас бидний энэ дугаарыг сонсоод үзээрэй. За мөн одоо яг миний дагагчдаас хамгийн их асуудаг хүнсний зохицол болон үйл зохицлын талаар ярьсан байгаа. Бидний дунд байдаг түгээмэл ойлголтууд байдаг тий. Таргийг жимстэй хольж болохгүй, өгөрцгийг помидортой хольж болохгүй, гэл мэтчлэн яриануд байдаг. Тэгэхээр эдгээр одоо асуултуудад хариулт авч болох үез мэдээллийг багтаасан хүнсний зохицол ба үйл зохицол гэдэг ийм сэдэв байгаа. Тэгэхээр
Өнөөдрийн дугаараар хоёлоо яг энэ сэдвүүдийнхаа хүрээнд эргээд ярих гэсэн тий. Тэгэхээр таны хувьд сонь сайхан юу байна? Энэ дугаарууд хийснээс хойш эрүүл мэндэд дэмжих ямар аргуудыг амьдралдаа хэрэгжүүлж байгаа вэ? Эсвэл өмнөх одоо ярьсан аргуудаа яг тууштай хэрэгжүүлээ явж байгаа юу? Нэрээ ингээд эргээд ярьсан чинь хоёлоо нэлээд олон дугаар бэлтгээд хүмүүст хүргэсэн байх тий. Сая чамайг ингээд дурдаад явсан чинь их олон дугаарыг бэлдсэн байна. Тэгээд энэ дугаарыг хүлээж авч сонсож байгаа бас хүмүүстээ баярлалаа гэдгээ дахин хэлмээр байна. Яагаад тэгэхээр сонсож байгаа хүмүүс та бүхэн байгаа учраас бид хоёр цаг зав гаргаад энд суугаад ингээд ярилцаад дугаар бэлдээд байгаа тий. Тэгэхээр дугаар сонсоод бас комент бичиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За тэгэхээр энэ дугаарыг бэлдэж игснээс хойш ямар өөрчлөлт гарсан бэ гэвэл за аль болохоор би бол микропластик дээр илүү их ач холбогдол өгж явж байгаа. Аль болохоор буцалсан ус хүүхдүүдтэй өгөхийг илүүд үзээд байгаа. Яагаад гэвэл усаа буцалгаад хэрэглэх юм бол тэр усанд тодорхой хэмжээгээр нанопластик байсан бол бас буурдаг. Тэгэхээр манай гэрт юу явагдаад байгаа вэ гэхээр за усаа сайн угаараа гэд. Бас нэг дурдах ёстой юм юу вэ гэхээр ямар нэгэн мэдлэгийг бид авсныхаа дараагаар тэрийгэ толгойдоо бодоод үйлдэл болгохоор үр дүн бүр илүү байдаг. Тэгэхээр бид хоёр энэ подкастаараа ямар нэгэн сэдвийг сонгож аваад тэр талаараа ярилцаад амьдрал дээр хэрэгжүүлэхээр одоо ярьсан зүйлсээ байнга бодож штэ. Жишээлбэл за би усаа буцалгаад уух юм бол энэ дагуулгадж байгаа микропластик багасж байгаа шүү гэд. Тэг үүнийг дагаад бас эрүүл мэндэд гарч байгаа өөрчлөлтүүд нь сайн байна гэсэн үг. Одоо өөрөөр хэлбэл бүх эсүүд бидний бодлыг сонсдог гэд төсөөлөе л да. Тэгэхээр жишээ нь би гэрээ суруулж явахдаа өмнө нь ядаргаатай яшигтай амаа би ингээл гэрээ цэвэрлэл зогсож ин гэж бодох байсан бол дараагийн удаа тоос сурагчаа гаргаад тоосоо суруулж явахдаа за гаднаас орж ирсэн микропластик одоо энэ хевсэнд ингээд орцсон байх юм бол би тоосоо соруулснараа тэрийг багсгаж байгаа шүү гэд ингээд бодохоор илүү надад ийм сэтгэлд сайхан гэх юм уу да. Сэтгэлд сайхан дээрэс нь бас үнийг дагаад миний эрүүл мэндэд ч гэсэн сайн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл placebo effect гэж байдаг. Энэ нь яадаг вэ гэхээр одоо жишээ нь хоёр бүлэг хүнийг хоёр хуваагаад нэг хэсэгт нь зүгээр юм ус өгөөд за энэ өөрт чинь биеийг чинь сайжруулах гоё эм өгж байгаа шүү гэсэн маягаар ус өгөөд нөгөө хэсэгт нь яг жинхэнэ ямар нэгэн эм ч юм уу эсвэл нэмэлт өглөө гэж ботход тэндээс ингээ үр дүнгийн аваад үцхээр сэтгэл санаагаараа өөрөөр хэлбэл ус уусан ч гэсэн би өөртөө хэрэгтэй юм хийж байгаа шүү гэж бодож байгаа хүмүүсийн сэтгэл санаа өөрт нь нөлөөлөөд эрүүл мэндийн дэмжиж тэгээд дараа нь одоо судлаа шинжилгээ хийгээд үзэхэд тэдэнд гарч байгаа үр дүн бас яг жинхэнэ нэмэлт ч юм уу эсвэл ямар нэгэн эм хэрглэж байгаа хүмүүстэй адилхан байдаг гэсэн юм судалгаа байдаг. Тэгэхээр энэ подкастыг хийснээрээ одоо мэддэг мэдлгүүдээ бүр илүү сайн баталгаажуулаад дахин өөртөө ч яриад сонсогчдоо ч ингээ ярихаар эргээд миний амьдралд бас илүү эерэг нөлөөтэй байгаа юм болов уу гэж надад анзаарчихсан. Чиний хувьд нэмээ одоо энэ подкастыг бэлдэж ихснээс хойш өөрчилж байгаа ч юм уу эсвэл анзаарэгдэж байгаа юмнууд байгаа юу? Мэдээж бид хоёр илүү завгүй болж байгаа тэрийг ойлгож байгаа. Ажлынхаа цаг зав дундуур ингээд дугааруудыг бэлдээд байгаа. Өөр ямар өөрчлөлтүүд өөрт чинь анзаарэгдэж байгаа вэ? Сая таны ярьсан зүйлийг бодсон чинь нэг зүйл санаанд орчлоо. Би бас хүүхдүүдэд жоохон байхад тэрвэрх хэрэгцээ үүсэн шүү дээ. Манай хүүхдүүд ингээд тэрвүүлж заримдаа унтна, заримдаа гадуур явж байгаад гинт тэрэгэн дээрээ сууж өгөөж уйлаад тэрвүүлэхийг хүсдэг. Эсвэл ингээд хоол хийгээ зогсож явах заавал ирж ингээд нөгөө хүлнөөс зүгтээ тэрвүүлэхийг хүсээд байдаг тий. Тэр үед ингээд нэг гараараа тэрвэрчээд өөр юм хийж явахдаа заримдаа айгүйх ядардаг байсан. Тэгээ би нэг удаа яг энэ талаар хичээл дээр үзснийхаа дараагаар бодлоо өөрчилж үзэх хичээсэн баггүй юу. Тэгэхээр хүүхдэд тэрвэрж явахдаа окей нэгдүгээрт хүүхдэд маань тухтай байна. Хоёрдугаарт гэх юм бол би тодорхой хэмжээний одоо бас дасгал хийж байгаа миний булчин хөгжиж байгаа болохоор энэ надад сайн гэдэг ингээд бодлоо өөрчлөөд ирсэн чинь үнэхээр эерэг өөрчлөлт гарч исэн. Тэгэхээр энэ подкастыг сонсож байгаа залуу ээж нар бас байх юм бол
хүүхдээ тэрврээд явж байхдаа эсвэл хүүхд нь ингээд тэрврүүлнэ гэд ойлгох үед тэр бодлоо аль болох эргээр өөртөө ашигтай талаар нь бодох юм бол бас их зүгээр байдгаа. За миний хувьд гэх юм бол подкастыг эхлүүлснээс хойш хит хитэн зүйл дээр айгүй онцгой анхаарч байгаа. Нэгдүгээрт нь бол яг тантай адилхан бичил хуудасрын хэрэглээ. За хамгийн ойрхон жишээ гэх юм бол манай сургууль дээр кофений машины хажууд өмнө нь шилэн аяга тавьдаг байж байгаа. Сүүлийн үед юм цаасан аяга тавьдаг болчихсон байсан. Тэгээд бид хоёр өмнөх подкастн дээр бас ярьжсэн те нэг удаагийн цаасан аяга маань нэмэх хуванцраар доторлогдсон байдаг болохоор халуун зүйлийг хийхэд тэр нь бас бидний биед ингээд бага хэмжээгээр олж авах боломжтой гэдэг. Тэгээд би тэрийг харснаас хойш яг нөө сургуулийнхаа рестораны хүн дээр очиод би ийм нэг удаагийн аяга хэрэглэхийг хүсэхгүй байна. Хэрвээ та боломжтой бол аяга өгөөч гэдэг ингээд дандаа аяга гуйж аваад тэгээд хэрэглээд байгаа. Тэгэхгүй бол одоо өдөрт яхааргүй нэг удаа кофе юм уу цай уух хэрэгцээ үүсдэг болохоор тэр чинь урт хугацаанд давтагдах юм бол би бас дахиад бичил хуванцрыг өөрийнхөө биед авах юм боломж нь үүсчихэж байгаа гэсэн үг байхгүй. За дараагийнх нь болохоор дасгал хөдөлгөөнөө жоохон нэмэх тал дээр анхаарч байгаа. За сайн байна шүү дээ. Тэгээд өмнөх дугаарууд дээр ярьсан нөгөө хүндрүүлэгч аавна гэдэг чийсэн. Тэгээд 0.5 кг нь бас арай хөнгөдүүд яг 1 кг нь бол надад гоё тохирж илээ. Тэгэхээр нэг хөлөндөө нэг нөгөө хөлөндөө нэг гэхээр 2 кг жинг өөр дээрээ нэмж байгаа гэсэн үг. За тэр хүндрүүлэгчээ зүгээд шатаар дэшээ доошоо буух. Ингэхдээ одоо захааны хэсгээ шалгаад ирж байгаа. За энийг бол сүүлийн үед нэлээд сайн хийж байгаа. За мөн хажуудаа юм жижигхэн гантил авсан. Тэгээд ямар нэг юм уншаа сууж байхдаа яг ингээд төвлөрсөн байгаа үедээ нэг хаяа тэрийг ширээний хажуу тавьчих юм бол гантила өргөөд бас ингээд жоохон тасгал тэг хөдөлгөөн нэмээд байгаа. Тэгээд хүүхдүүдтэй бас тасгал хөдөлгөөн хийх хичээгээд байгаа. Өмнө нь болохоор бид нар зөвхөн хагас бүтэн санд айгүй идэвхтэй өнгөрөөгөөд 1-5 дахь өдөр бүгд завгүй байгаад орой цуглархаараа ингээд намуухан суугаад тоглоод өнгөрөөдөг байсан. Тэгээд одоо болохоор нэг 7 хоногт ядаж нэг 2-3 удаа хүүхдээ ингээд дасгал хийх хичээж байгаа. Тэгээ манай нөхөрч гэсэн хүүхдүүдэд зориулаад ийм турник хийчихсэн. Тэгээ тэндээс ингээд хүүхдүүд маань зүгдээ тодорхой хэмжээний бас хөдөлгөөн хийгээд байгаа. Тэгээ хүүхэд ингээд гүүж харайх, өсрөх, тоглох гэдэг ингээд янз бүрийн хөдөлгөөн хийж явах бүрт ясанд ийм даралтыг мэдэрч идэг. Тэгээд тэр даралтыг ингээд ясны дотор байгаа жижиг хэсүүд хүлээн аваад шин ясыг бий болгож идэг. Тэгэхээр шин яс үүсэх бүрт нь одоо тухайн яс маань илүү бат бүх хатуу нектаршил өндөртэй өөрөөр хэлэх юм бол маш ийм сайн яс үүсдэг гэж одоо үздэг тий. Тэгээ энэ талаар бид хоёр бичил шимтгийл тэр дундаа кальц болон магнигийн талаар ярьсан дугаар дээр илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Тэгэхээр тэр дугаарыг маань бас очиод сонсоод үзээрэй. Бид хоёрын энэ подкастаараа ярьдаг, зөвлөдөг, бас та бүхэнтэй хуваалцдаг энэ аргууд болохоор яг амьдралд ойрхон тэгээд хийж болох үз тийм аргууд байдаг. Тэгээд учир шалтгааныг нь бас дандаа тайлбарлаж явахыг хичээсэн тий. Яг жимд 7 хоногт 3 удаа явна, эсвэл ингэн тэгнэ гэд ийм маягаар явна гэсэн юм хатуу юм байхгүй. Тэгтээ өдөр бүр хийж байгаа үйлдэл дундаа хавчуулаад явснараа эргээд 1 жилийн дараа харахад тодорхой хэмжээгээр үр дүн өгч маягийн ийм зүйлсийг бид хоёр дандаа санал болгодог. Өөрөөр хэлбэл илүү тийм хийж болох үз практикал зүйлсийг санал болгодог байгаа шүү. Түүгээрээ онцлог гэж боддгийг. Тэгэхээр сая номоо гэртээ гоё хүүхдүүдтэй зориулсан monkey bar ингээд дүүжлэгтээд явж болдог турник тавьсан гэдэг гэж юм тий. Тэгээ үүнтэй бас холбоод ярихад хүүхэд нөгөө өсөрч харайх, цаанаасаа тоглох, одоо ингээд ноцолтоол өнкрөөл ер нь нэг тийм амтны зулцах ч гэсэн тийм шүү дээ. Тэгээ дандаа ингэ хөдөлгөөн ихтэй. Одоо бид бол нэг суудал дээрээ суугаад өглөөнөөс ахуулаад орой хүртэл хичээлээ хийгээ суу чадахгүй чадна. Хүүхдүүдийн хувьд унган цаанаасаа юм хэрэгцээ өнхрөх, тоглох, ноцолдох амтан дээр ч гэсэн харагддаг те. Бэлтрэг, гавар, баавгааны бамбууш бүгдээрээ л одоо ингээл илүү их хөдөлгөөнтэй юм байдаг. Тэрнтэй яг адилхан хүүхдүүдийн хувьд ч гэсэн хөдөлгөөн их шаардлагатай байдаг. Тэгэхээр өвлийн улиралд одоо хүүтрээд дээрэс нь амьдралын хэв маяг маань орон сууцнд амьдардаг бол хүүхдүүдийн хөдөлгөөн ингээд
баригдаад багасаад ирж байгаа. Тэгэхээр тэрийг зохицуулах нэг арга нь юу байгаа вэ гэхээр гэрийн нөхцөлд гэртээ тэр боломжийг ингээ бүрдүүлээд өгчхөр хүүхдүүд аяндаа нөгөө цаанаасаа төрмөл тэр шаардлага бас хангаад байдаг. Тэгэхээр манайх жишээ нь манай хүүхдүүд одоо нэлээд том болчихсон л тоо. Гэхдээ багадаа бид хэд юунд анхаардаг байсан бэ гэхээр бид нар гэрийнхаа ингээд зайн талбайг юм чөлөөтэй байлгаж өгөөд одоо яг голд нь кофе тейбл тавих байсан бол тавихгүйгээр тэр талбайг нь гаргаж өгдөг. Тэгэхээр хүүхдүүд тэрэн дээр ингээд газар суух, мөлхөх, өнхрөх, тоглох тэр боломж нь айгүйх сайн гарч өгдөг юм шиг санагдтыг. Тэгээд яг танахтай адилхан манайх хүүгээ бүр багаас нь ахуулаад манай нөхөр галтгооны хаалга руу орох замд ийм турник хийгээд өчтдөг байхгүй. Тэгээ тэр нь бүр ингээд багаас нь одоо нуруунд нь тааруулаад хийжтэй тэгэхээр жоохон намхан дуу байж яснаа дараа нь дээш нь ингээ өлгөөд байдаг өлгөө дээшсээр байгаа бүр ингээ дээшээ болцсон. Тэг хамгийн дээдлэлт нь тултал нь хүүхд өсхийг дагаад дээш нь ингээд хийж өгөөд. Тэг ингээ тавиад өччөр хүүхд бас яадаг вэ гэхээр нөгөө нэг хүүхдийнхаа өөрийнхөө саваагүй зангаараа тоглох ёстой тэр шаардлагаа дагуу өнгөрөх болгондоо тэрнээс зүүгдэн. Зүгээр өнгөрөхгүй шүү дээ хүүхэд тэрнээсээ зүүгдээд явна. Тэгээд эргээд энэ нь яаж эрүүл мэндэд нь нөлөөлдөг вэ гэнгээ харахаар ингээд турникнаас зүүгдэх чадвар сайн байх тусам энэ бас эргээд урт настай холбогдож идэг. Өндөр насж байгаа хүмүүсийг харах юм бол энэ англи хэл дээр бол grip гэж нэрлэж байгаа. Ингээд бид нар одоо юм шилтэй даршилсан өргөс тэмхийг задлахдаа ингээд туниа сайтай байх юм бол туниа муутай хүн бол тэр задлж чадахгүй тий. Гэтэл гарын тэр жижиг булчин чадaltaй байх юм бол энэ бас урт наслтад нөлөөлдөг гэж үздэг байхгүй. Тэгэхээр энэ monkey bar буюу турникнээс хүүхэд ялгаагүй том хүн ялгаагүй зүүгдэж явах юм бол ихсэн. За тэгээд дараагийн нэг юм нь болохоор манайх бас нэжтэй мини трамплин. Тэгээд жижигхэн ийм трамплин тавьчихаар яг уу томчууд бид манай нөхөр бит хоёр бол яг өсрөх ёстой гэсэн үднээс л өсөрж байгаа байхгүй. Тэрэн дээр ингээд дээш нь ойгоод буухад тэр хөдөлгөөн нь бидний тунгалгийн системийг ингээд хөдөлгөөнд оруулаад эргээд тунгалгийн систем нь хөдөлгөөнд орсноороо тэрийгээр урсж байгаа бүхнийг ингээ сайн цааш нь явуулж өгдөг. Хүүхдүүд болохоор тэрэн дээр үсрээд хараагаад гарч байгаа хүү. Тэгэл манай хүүхдүүдийн найзууд нь ирэхээрээ шууд тэр трамплин руу л явчихна. Яагаад гэвэл цаанаасаа хүүхд үсрэх шаардлагатай юм байгаа учраас тэгэхээр залуу гэр бүлүүдийн хувьд одоо өвөл болоод гадаа гарах энэ боломж нь багасаад эхлэхээр би гэрийнхээ зохион байгуулалтыг гэртээ юу байршуулах уу хүүхдүүдэд зориулаад юу хийж болох вэ гэдэг талаас нь бас бодчих юм бол жаахан ч гэсэн хөдөлгөөний нэмээд идэг. Тэг бид хоёр яагаад хөдөлгөөн гэж ингэж их ач холбогдлогоо яриад байгаа вэ гэхээр хөдөлгөөнийг бас дагаад бидний хоол хүнсээр авч байгаа тэр шимт хижил эргээд илүү сайн шингэдэг. Тэг кальцийн талаар маш гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн та нар маань тэр дугаарыг бас сонсоод үзээрэй. Том хүмүүсийн хувьд ч гэсэн ялгаагүй бидэнд яг таарсан тохирсон жин өргөх юм боломжууд бас гараад байдаг. Жишээлбэл гаднаас нөгөө хүнсээ цуглуулахдаа би торонд ингээ хоёр тэнцүүхэн хувааж хийгээд тэгээ замын хажуугаар алхангаа гараа ингээ дээш нь доош нь ингээ өргөөд яваад идэх байхгүй. Тэгээд англид бол яг зам нарийнхан явган хүний зам их нарийнхан байдیں۔ Гэхдээ тэрний боломжийг нь харж хагаад хажуугаар хүн зөрж өнгөрөхгүй идэн нөгөө тортой юм дээш нь доош нь өргөөд явдаг. Тэгээд явхаар бас одоо жишээ нь хүүтэйгээ өсвөр насны хүүтэйгээ явахаар яж болооч гэ миний өмнөөс ичээд идэг байхгүй. Өсвөр насны хүүт ч айгу амархан ичдэг ичимхий юм. Би болохоор тэрэнд нөгөө нэг ичээд ах юм байхгүй. Яагаад заавал те яг тортой юм барьсан бол зүгээр алах хэвээр. Бусд хүмүүсээс тэрэн дээр бол нэг ичээд ах шаардлага асуудал байхгүй ш. Намайг тэгээ хараад байгаа хүн ч байхгүй. Тэгэхээр тэр боломжийг би ашиглаад ингээ гарынхаа булчин нэмэгдүүлэх ийм дасгал хийгээд явчихсан. Тэгэхээр яг ингээ олж харж чадах юм бол булчингаа ажилуулах нөхцлүүд боломжууд бидний амьдралд бас байдаг байхгүй юу? Тэрийг л бас хэлэх гээд байгаа юм. Тийм шүү. Бид хоёр яг ингээд амьдралд ойрхон өдөр тутамдаа хийдэг ажлуудаа яаж өөртөө ашигтай байдлаар хийж болох вэ гэдэг санааг өгчих зорилготой ингээд подкастуудаа хийгээд идэх тий. Тэгээ сая гарын булчингээ ярьсан чинь миний гарын булчин нэлээд сул. Би багада хувийн шилтгаанаас болоод хэсэг гараа
ажилуулахгүй ингээд байж үзчихсэн. Тэгээ тэрнээс хойш ингээд миний гарын булчин нэлээд сул болчихсон. Тэгээ сүүлийн жилүүдэд би яг энэ гарынхаа булчин жоохон хөгжүүлэх тал дээр ажиллая гэж бодоол ингээл завгүй гэдэг нөгөө шалтгаанаар хоошлуулаа яваад исэн. Тэгээ сүүлийн үед ялангуяа энэ подкастыг хийж эхэлснээс хойш за одоо ерөөсөө ярихаа зогсоогоод үйлдэл хий гэж бодоод тэгээ гантил болон өөр бас гарын булчин хөгжүүлдэг хэрэгслийг авсан байгаа. Ийм атгадаг нэг ийм гарын булчин хөгжүүлдэг хөрөмж байдэн штэ та. Тий, мэдэн дээр үд бүр их байдаг байсан ингээ атгаад дэлгээд тий. Тэгээд тэрийг сүүлийн үед ингээд ашиглаж байгаа яг ингээд компьютерийн урд сууж байхдаа гантил тэр хоёрыг зэрэгцүүлэлт авчаад хаяа нэг хаад байгаа. Тэгээ өдрөө болгон угаасаа л компьютерийн ард сууж байгаа болохоор тэрийг ядаж нэг ингээд нэг гараараа 10 атгаад ах юм бол бас энэ гарын булчин хөгжөхөд нөлөөтэй болов уу гэж бодоод тэрийг бас нэрээ сүүлийн үед хэрэгжүүлээд байгаа юм биш үү? Энэ гарын булчин бас энэ гарын мэдрэлтэй бас холбоотой асуудал бас нэлээд үүсдэм билээ компьютерийн артал суугаад ахаар. Манай нөхрийн яг ажил нь энэ маус бариад тэгээд дэлгэцэн өмнө бас суудаг ажилтай хүн баггүй. Тэгээд банк тэр нөгөө маусаа ингээ хөдөлгөөд яг нэг байршилд байлгаад ахаар энэ гарын одоо энэ зөөлөн идүүд тэгээд энэ мэдрэл нь ингээ дагаж өвддөм билээ. Тэгээд манай хүн бас ингээд Amazon-оос хайж агаад Японоос ийм өөр төрлийн маус захиалаад одоо энгийн яг стандарт маус чинь яг хоёр одоо 7 хуруу дунд хуруу хоёрт ингээ голдуу ажиллаж байгаа. Тэр Японоос захиалж авсан ийм өндөр том одоо энгийн маустай харьцуулахад арай өөр төрөлтэй. Тэр маус болохоор арай өөр маягаар нөгөө клик хийдэг. Ингээ даралт нь арай ондоо. Тэгэхээр одоо нэг давтамжтай үйлдэлийг ингээ олон дахин хийгээд ахаар гарт асуудал үүсдэм билээ. Тэгээд тэрний эсрэг бас тийм юм авсан. Тэгээ чиний хэлж байгаа тэр атгадаг юм чинь бас их чухал байгаа шүү те. Тэгээ ингээ ярихаар баг гэлтгүй одоо яаж л биднийг энэ сууга яг ингээл компьютер руу хараад сууж байгаа энэ байршлаас гарах боломжтой юм юу л байж болох вэ гэдгийг л бид бодолцож энэ амьдралынхаа хэв маягийг зохицуулах хэрэгтэй болчиход байгаа юм тий. Тэгэхээр одоо жишээлбэл манай том хүү компьютер дээр даалгаврын өгч нь одоо эдний сургууль нь нэлээд том болсон учраас дунд сургууль. Тэгээ компьютер дээр нь ингээд удаан суухаарч тэр хүүхд компьютер руугаа яг хараад одоо ертөнцөөс тасраад ремо хийгээ суугаад байна шүү дээ. Тэгэхээр одоо манай гэр бүлийн хувьд бас ямар арга хэрэгэлдэг вэ гэхээр би гоё арга хэлж өгч шүү ээжүүдээ. Аяг тавг уваагч суллах ажлыг манай хүү хийдэг байхгүй. Бид нар ингээд бас ажил үүргээ хуваарлаад авцсан. Тэгээд би хүүгээ дуудаад энэ аяг тавг уваагчийг суллаад өгөөч ээж те би энэ дотор хэрэгэлсэн аяга хийх гэсэн юм а гэхээр манай хүү ингээд ядарч яг ингээд компьютер руу хараад суугаад байгаа тэр байршлаасаа салаад тэр хооронд бас завсарлага авч штэ. Тэгэнгүүт жоохон байжсанаа манай нөхөр миний хүү машинд аав нь юм мартчихжээ тэрийг авчирээд өгөөч гэхээр манайх ингээд дээшээгээ шатаар гарах шаардлагатай. Тэгэхээр шатаар дээшээ доош гүгээд ороод ирж байгаа хүүхд. Ийм маягаар бас бид ийм завсарлага олох тал дээр нь бас анхаарахгүй бол хүүхд бас яг ингээд компьютер руу хараа суучаараа босоод суугаад ахаа мартчих юм билээ. Тэгээ би тэгэхэд яг хуу бүгдээрээ ширээгээ зогсож ажиллаж болдог ийм горимтой ийм ширээ болгож бүгдийг нь хувиргасан л та. Тэгтээ тэр байгаа ч гэсэн бас ингээ алхаж явах те гол нь ингээ хөдөлгөөн нэмээ дундуур нь ингээ завсарлага аваад энийг болохоор хөдөлгөөний зууш гэж нэрлэдэг. Одоо бид хоол хооронд жижигэн хоол хүнс нэмж идэхийг зууш идэнэ гэдэг чинь те тэрэн шиг хөдөлгөөний зууш хавчуулах нь одоо яг ингээд нэг суудалтаа суугаа байдаг гаргадаг учраас ач холбогдол их өндөртэй. Тэгэхээр сонсогчд маань магадгүй яг бит хоёртой адилхан компьютерийн артал суугаад ажиллаа хийдэг сурж байгаа хүмүүс байх юм бол ямар арга бас хэрэгжилж байна вэ? Тэрийг хуваалцаад бичээрэй. Тэгээд бусад хүмүүс нь бас уншаад гоё санаа авахд зүгээр шүү дээ, тий. Сая хөдөлгөөний зууш гэдээ ярьсан чинь аюу гоо сонирхолтой санагдлаа. Яг бол бид нар өдөр тутамдаа хоол хүнс идэхдээ хөнгөн зууш аягүй хэрэгэлдэг тий. Тэрийг болохоор хүүхдийн хоолн дээр илүүдлэхүү ярьж байгаа. Би том хүнийх дээр яриаггүй гэдгийг бас нөгөө урдчлаад хэлэхгүй бол үндсэн хоолноосоо бүрэн гүйцэд авч чадаагүй шимтэж илийг нөхөх зорилгоор өгж байгаа хоолыг бас хөнгөн зууш гэж авч үзээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө үндсэн дасгалаа бид нар сайн хийж чадаагүй үед түүнийг нөхөх зорилгоор хийж байгаа дасгалыг хоолын зууш гэж ярих нь шүү дээ тий. Яг уул нь бол яг зөв цаанаасаа хүн байн хөдөлгөөнтэй байх хэвээр
зохион байгуулалт, бидний биеийн зохион байгуулалт тийм дандаа гадаа голдуу байгаад ер нь бидний монголчуудын амьдралын хэв маягийг аваад үтсэн ч гэсэн тийм тий хонио хариулаад ер нь гадаа ингээ гой байгальтаа байдаг. Ерөөсөө суугаад байхгүй дандаа хөдөлгөөнтэй байдаг. Одоо орчин үед ажлын шаардлагаар бид суугаад байгаа учраас тэр нөгөө шаардлага нь багасаад эхлэхээр эргээд эрүүл мэндэд муу нөлөөтэй болж эхэлж байгаа. Тэгээд зууш гэд ингээ ярангууд эргээд бит хоёрын ярьсан сахар сайн уу муу юу гэдэг дугаарыг та нар сонсоод үзээрэй. Энэ дугаараар бид хоёр цусны сахарын ойлголтын талаар маш гоё дэлгэрэнгүй ярилцсан. Тэгэхээр цусны сахар ямар үед илүү сайн зохицуулагддаг вэ гэхээр бид нар хөдөлгөөнтэй байгаа үед. Тэгээ тэр хөдөлгөөнийг нэмэхийн тулд одоо ингээд дэлгэцийн ард суус үедээ дундуур нь босоод үсрээд трамплин дээр үсрээд бас нэг жин өргөөд ингээ яваарай гэд яриад байгаа нь ийм учиртай байгаа шүү. Тэгээ ингээд эргээд ярихаар нөгөө инсулинтай холбоотой сэдв рүү бас ороход зүгээр баг. Яг тэгвэл инсулины дүжрэл гэдэг нь маш олон халдварын бус гаралтай өвчний суур болдог. Бидний эсүүд инсулин дүжрөөд одоо нойр булчирхаанаас ялгарч байгаа тэр дааврыг таньхаа болоод нөгөө даавар нь ялгарч байгаа ч гэсэн эсүүд хүлээж авахгүй болсноос үүдээд олон төрлийн өвчлөлийн эрсдэл нэмэгддэг. Жишээлбэл чихрийн шижин хэв шинж 2, даралт өгсөх, зүрх судасны асуудал гэдэг. Тэгээд тэрнээс гарахын тулд бас хоолтондоо бид маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд ярангуут бит хоёрын ярьсан хит боловсруулсан хүнс юу гэж юу вэ гэдэг сэдв рүү эргээд орчиж байгаа. Хит боловсруулсан хүнс байнга хэрэглээ, тэрийгэ 100 маягаар ойрхон хэрэглээ, тэр нь илүү их нүүрс ус агуулчихсан ийм хүнс хэрэглээд ах юм бол инсулины дүжрэл илүү их үүсэх магадaltaй. Тэгээд тэрийгэ бууруулахын тулд бид хоёр нэг дугаар ярьсан хит боловсруулсан хүнсний талаар тэрийг та нар маань бас эргээд нэг сонсоод үзээрэй. Тэгээд бид хоёр бас сарын тэмдэг ба хооллолт гэд сэдвийг ярьсан тий. Энэ дээр бас инсулины талаар яригдах боломжтой. Жишээлх юм бол сарын тэмдгийн өмнөх үе болон сарын тэмдгийн үеэр эмэгтэй хүний эстроген болон прогестерон даавар ингээд тэнцвэргүй болоод ирдэг тий. Тэгэхээр энээсээ болоод савлдаг. Энээсээ болоод бидний хоолны дуршилт нэмэгддэг. Одоо миний хувьд бол яг тийм төрлийн хүн нахгүй. Тэгэхээр энэ үед одоо юу гэдэг тэр хоолны дуршилтаа бүр хит хавдаад байнгын хит боловсруулсан юм уу эсвэл энгийн нүүрс услаг хоол хүнсийг идээд ах юм бол би баг ингээд сард 10 хоног яг тийм л хоолоор амьдрах болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр сард 10 хоногийг дандаа тийм байдлаар өнгөрөөгөө тахаар эргээд эн чинь бас миний эрүүл мэндэд урт хугацаанд нөлөөлөх боломжтой болохоор би сүүлийн үед бас одоо яг ийм нүүрс услаг хоол идэхийнхөө өмнө нэг 3 амны халбага грек йогурт идээд байгаа. Тэгээ хүүтэн гоё ийм тараг хэрвээ гэрт бэлэн байх юм бол нөгөө чаа өрийг тарган дотор хийгээд ингээд дэвтээдэг штэ тий. Тийм байдлаар хийж тавьчаад өвчнөдөө хийж тавьчаад тэрнээсээ нэг 2-3 халбыг эзснийхээ араас тэр одоо орхосод байгаа шоколад ч юм уу эсвэл орхосод байгаа өөр одоо төрлийн хит нүүрс услаг хоол хүнсээ бас идээд байгаа. Ингэхийн бол нөгөө миний цусны сахар маань огцом ингэж өсөхгүй арай жоохон аажим өсөх боломжтой гэсэн үг. Ийм байдлаар бас өөрийнхөө цусны сахарыг тэнцвэртэй байлгах тал дээр анхаарч байгаа юм байна. Маш зөв. Тэгэхээр би ч гэсэн цусны сахар тал дээр маш их анхаарч хооллохыг хичээдэг гэр бүлдээ. Гэхдээ бүх юм perfect биш, 100% биш. Заримдаа пицца аваад идэх юу байна, тохиолдол байна. Цаг завгүй учраас заримдаа юу хоол хийх мантай те ийм өдрүүд байна. Гэхдээ жишээлбэл пицца гаднаас бэлнээр авч идэж байгаа бол урдчлаад яаж нэг ногоо жигнээд гэр бүлийнхэндээ идүүлчих вэ гэдэг бодол дандаа байж идэг. Ягаад гэвэл одоо пицца гэдэг маань гурилаар хийсэн суурьтай. Тэгээд цусны сахарын нэлийн өндөр өсгдөг юм хүнс байгаа. Тэрний өмнө эслэгээр илбэг ямар нэгэн хэмжээний ямар ч ногоо байж болно л та. Би болохоор брокколиг гяс чигнээд жоохон хатууфтар байхад нь гаргаад дээр нь жоохон соёо соус сасгаад тэгээд жоохон ингээд хатаасан сармис ч юм уу эсвэл зүгээр сармис ингээд дээр нь хутгаад маслтаа хутгаад өгчгөр маш гоё амттай болдог. Тэгээд тэрний эслэгийг авчихсан байхад эслэг ороод ирсний дараа нөгөө пиццагаа идвэл бид арай дээр нөгөө цусны сахар зохицуулалтын хувьд аваад үзвэл шүү дээ. Тэгэхээр бидний амьдрал 100% яг номын дагуу, онлайн дагуу явагдана гэж байхгүй. Ялангуяа орчин үеийн
нөхцөлд хотын том хотод төвлөрч сууж амьдарч байгаа бидний хувьд дэлгүүргүйгээл гараал нэг юм аваад идэх хэд голдуу хэд боловсруулсан хүнс байдаг. Тэгэхээр тэр мэдлэгээ нэгэнд автсан байхад яаж зохицуулах вэ гэдэг тал дээр бид одоо тоолож эхлэх байхгүй, хичээж эхэлнэ. Тэгэхээр яг номоо шиг өөрийнхөө дуртай хоол хүнсээ идэж болно. Тэгээ би сүүлийн үед энэ одоо шоколад идмээр санагдсан үедээ юу хэрэглэж байгаа вэ гэхээр шоколадны юм chocolate mousse гэдэг энэ амттан байдаг тий. Энийг 3 төрлөөр би бэлдэж үзсэн. Эхнийх нь болохоор silken tofu гэдэг монголоор дүүпүү. Гэхдээ ийм илүү зөөлөн шиг ийм хэлбэртэй. Зөөлөн тофу. За тийм. Тэрийгээр хийж утсан. Нөгөөх нь болохоор чансан өндгөр. 3 чансан өндгийг хийж байгаа. Дээрээс нь какао хийгээд тэгээд өөрийнхөө дуртай зөгийн бал ч юм уу аль эсвэл агшийн сиропыг нэмээд тэгээд блендер дээд гаргаж ирээд хөрөгчөнд хийгээд маргааш нь гаргаад итгэхээр чоколад мус болчтой юм билээ шүү. Тэгээ би ийм маягаар хийгээд нэг удаа шууд гэр бүлийнхэндээ өгөхгүй юугаар хийсэн бэ гэдгийгээ хэлэхгүйгээр дайлаад ингээд хөөгүй тэгсэн чинь манай хүүхдүүд үнэр нь жоохон онцгүй юм байна гэдгийгсэн. Эхлээд юу вэ гэдгийг мэдэхгүй идээд гоё байна, таахан байна. Гэхдээ ямар сони үнэртэй байна гэдэг байгаа байхгүй. Тэр нөгөө чансан өндөг чинь жоохон тааламжгүй үнэртэй шүү дээ, тий. Тэгэхээр өндөг яагаад хийж чоколад мус бэлдэж байгаа гэхээр уургалаг бас дээрээс нь юм тослог агуулсан амттан бэлтгэхээр цусны сахар өндөр өсөхгүй. Тэр талаас нь бодоод ингэж бэлдээд байгаа. Тэгэхгүй дэлгүүрээс гүйж гараад бэлэн амттан авах юм бол жоохон орцсон тааламж муутай байдаг болох. 3 дугаарт нь cottage cheese-ээр бас бэлдээд үзсэн. Тэгэхэд маш гоё болж исэн. Тэгэхээр ийм маягаар одоо хорихгүйгээр гэхдээ аль болохоор гэртээ өөрөө хоол хүнсээ бэлдээд дээрээс нь илүү уургалаг байдлаар эсвэл эслэг нэмээд ингээд хэрэглэх юм бол цусны сахар зохицуул талаасаа их сайн байгаа юм. За тэгээд цаг агаартай холбогдуулаад бидний хоолтын байдал бас өөрчлөгддөг тий. Тэгээ одоо миний амьдарч байгаа газар өвөл болоод ирэхээр нарны гэрэл буураад ирдэг. Тэгээд нарны гэрэл буурна гэдэг маань бид нар нөгөө нарны хит ягаан туяагаар дамжуулж D-амин дэмийг арсандаа уг нийлэгжүүлж авдаг тий. Гэтэл тэр боломж нь сулраад ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр 11 сараас эхлүүлээд манай энд яг тэр үеийн эхэлдэг болохоор хүүхдүүдтэй бол D-амин дэмийг урьдчилсан тунгаар өгдөг. За өөрөө бас уудаг. За мөн хажуугаар нь D-амин дэмийн агуулмж өндөртэй хүнс тэр дундаа тослог загас бас яг өвлийн улиралд илүүдэлгүй хэрэгэлдэг юм билээ. Өөрийнхөө ингээд хоолтын байдлыг хараад үзсэн чинь. Тэгээд энд болохоор бага насны D-амин дэмийг 0-3 наснда бол заавал уух шаардлагатай байдаг. Тэгээ 3-аас хойш наснд бол одоо хүнсээрээ болон нарны гэрлээр дамжуулан авах боломжтой гэж үзээд одоо нэгдсэн журмаар өгдөг байхгүй. Гэхдээ одоо яг ингээ амьдралын хэм маягийг бүгдээ ингээ хараад үзэхээр өдөржин сургууль дээрээ байгаа яг ингээ дотор байдаг. За тэгээд хоол хүнсээрээ бас төдийлэн сайн дамжуулж авч чадахгүй байгаа болохоор бас яг урдчилсан тунгаар D-амин дэмийг өгж байгаа. Тэгэхээр яг улиралтай холбоотойгоор бас ингээд хоолтын байдал өөрчлөгддөг. Тэр үеийн одоо энэ дугаар ярихтаа давхцаж байгаа болохоор D-амин дэмийг бас хуваалцлаа. Тийм энд ч гэсэн ялгаагүй улирлын чанартай хоолтонд шилжихээс өөр аргагүй болдог. Яагаад гэвэл 10 дугаар сараас 3 дугаар сарын хооронд ер нь их бүрхэг өдрүүд үргэлжилдэг. Тэгээд энийг бас бүр нэртэй энэ ямар нэртэй вэ гэхээр seasonal affective disorder гэдэг бас нэр байна. Товчоор SAD буюу SAD яг таарсан байгаа зүг өдөртэй гонигтай гэдэг үгтэй таарчихсан. Seasonal affective disorder-ыг SAD гэдэг нэрчдэг. Энэ яадаг вэ гэхээр сэтгэл гутралын юм шинж тэмдэг хүмүүс төрж эхэлдэг. Яагаад гэвэл наранд гарахгүй байна, дандаа гэрт байж гэн. Тэгээд дээрэс нь улирал нь юм учраас. Тэгээ өглөө бид нар сэрэнгүүт Англид нэг юм бүрхэгдүү саарл байдیں۔ Ийм харанхуудуу ер нь наргүй өдрүүдтэй. Тэгэхээр өглөө ингээ хүн гоё сэргэг сэрээд өдрийнхөө ажилдаа шууд ингээ сэргэг явдаг бол яг энэ бүрхэг үеү дээр өөрөө ирэхгүй нэг тийм сэргээж шаардлагатай жишээ нь кофе уумар ч юм шиг нэг юмар ингээд дэмжлэг авах юм хэрэгцээ үүсдэг байхгүй. За тэгээд өдөр нь маш богинохон болчихдог. Ер нь 4:30 гээд бүрэнхий болчихдог. Тэгэхээр тэр гэрлийг бас дагаад хүн ингээд өдөр нь богино болж байгаа учраас дагаад ингээд сэтгэл ийм санаа илүү тийм одоо депресс гэж хэлэхэд арай биш юм аа. Гэхдээ ийм гутран үзэл илүү болоод альва юмд сонирхол буураад тэгээд илүү амархан ядраад энерги багасаад ирдэг.
Тэгээд ер нь гэртээ илүү юм унтмаар санагдаад тэгээд илүү тийм чихэрлэг янз бүрийн тос ихтэй хоол идмээр санагдана. Тэгэхээр яг улирлаа дагаад хүнд ийм өөрчлөлт орж байгаа байхгүй сэтгэл санаанд нь. Тэгэхээр яг ийм үед бид өөрснөө ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр аль болохоор өглөө эрт ийм тод гэрлээ өглөө эрт асаачдаг гэртээ. Тэг гэрийнхаа би баг өглөө бүх гэрлээ ингээ асаагаад орхичтой. Яг үл гэрлийг дагаад бидний биед бас сэргэх тэр мэдрэмж нь төрдөг учраас гэхдээ яг эсэргээрээ орой болонгууд гэрлээ асаагаад байлгаад байхгүй. Орой 6 болонгууд нөгөө давсан гэрлээ, улаан гэрлүүдээ доор байрлуулсан гэрлүүдээ асаачин. Тэгэхээр аяндаа нөгөө натуралаараа нойр хүрээд тэгээ нойрыг бас сайн дэмжиж өгдөг. За тэгээд хоол хүнсний хувьд гэвэл бас яг ингээд цагтаа тааруулж хоолмоор байдیں۔ Тэгэхгүй бол нөгөө орой илүү ингээл буудан дээрээ суугаад илүү гоё чихэрлэг амттай мэдээ шоколад идээл ингээд суугаад амар санагддаг байхгүй өглөө улиралтаа. Тэгэхгүй тулд нөгөө урьдчлаад хоол хүнсээ бэлтгээд авчгаар их зүгээр юм билэ. Эрүүл тэгсэн мөртлөө хөнгөн маягийн хоол хүнсийг бэлдээд хөлдөгчөндөө хийх ч юм уу эсвэл урьдчлаад хөрөгчөндөө тавьчихдаг. Иймэрхүү аргаар давдаг. Тэгээ яг танахтай адилхан манах ДМ нэмэлтээр авдیں۔ Яагаад тэгэхээр энд угаасаа засгийн газраас хүмүүст тэгж зөвлөдөг. Яг Английн бидний амьдарч байгаа энэ хэсгийг угаасаа витамин D-гийн дутагдлалд оруулах эрсдэлтэй юм бүс гэж үздэг. Тэгээд нар хомс учраас тэгээ бүх хүмүүсээ энэ улиралд өдрийн 1000 IU-гээр витамин D нэмэлтээр угаараа гэж зөвлөдөг. Тэгээ би гэр бүлээрээ бас витамин D ууж байгаа. Тэгээд заримдаа бас мартчихнаа. Тэгээд хамгийн гол сануулдаг хүн би л байд юм дөө манай гэрээс гарахын өмнө амруу шүршээл за витамин D-гээ шүршээрэй гэл газ шүршиж өгөл тэгээ гаргадаг шүү дээ. За тэгэхээр өнөөдөр хоёулаа өмнө нь ярилцсан дугааруудынхаа талаар нэгтгэхэд өөрсдийнхөө амьдралд ямар зүйлийг хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг нэмж ярьлаа тий. Тэгээд бид хоёрын оруулж байгаа энэ подкастууд маань бүлэг болгондоо 8 дугаар оруулахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ дугаар болохоор season 2 буюу 2 дугаар бүлгийн хамгийн сүүлийн дугаар болж орж байгаа. Тэгээ 3 дугаар бүлгээс эхлүүлээд бид хоёр дааврын талаар ярихаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр даавартай холбоотой 8 дугаар бас орох болно. Тэгэхээр дааврын талаар илүү сайн мэдхийг хүсэж байгаа, энэ талаар илүү сайн ойлгохыг хүсэж байгаа, даавраа хэрхэн тэнцвэртэй байлгах тал дээр анхаарахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол бид хоёрын энэ дугааруудыг бас хүлээж аваад сонсоорой. За ингээд өнөөдрийн дугаартаа хамт байсан бүх сонсогчдод болон их зүйлэгчдэд баярлалаа. Цаашдаа бидний дугаарыг алгасалгүй хүлээж авахыг хүсвэл subscribe хийгээрэй. За баяртай. Баяртай.